Монголд бол эртээр үеэсээ язгуурын соёл, бөө мөргөл, уламжлал бурхны шашныг үүсгэж ирсэн. За 1990 он арчил хүний эрх чөлөөтэй улсын цаг үед бол одоо олон арван сумын шинээр хэрэгэн одоо үүд хадгаад нээж өстой олонд өнгөрчилж байгаа. За энэ 90 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бол Монголын төрөөс бол Монголын бурхан шашинд бол ямар нэгэн байдлаар бол хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтад оролцдоггүй байсан. Харин өнгөрсөн одоо хугацаанд Монголын бурхан шашны түүхэнд нэхлэн хэд бол Бацгаан гэх юм сайхан дугуй бол үүд хаалганы эсэл гэдэг. За энэ дугуйны маань нэртэй холбоотойгоор улсын их хурлын гишүүн Баасанхүү гишүүн бол олон нийтийн сүлжээнд Твиттерт бол Бацгаан гэж дугуй байгаагүй, Бацгаан шорон байсан гэж иргсэн. Тэгэхээр Монгол төр Монголын бурхан шашнууд шорон барьж өгсөн юм шиг юм эвгүй жиргээ бол явсан. Тэгээд энэтэй холбоотой одоо жирийн сүсгтүүн хувьд эрхэм гишүүнийг одоо энэндээ бас залруулах хийгээч, уучлалгаач. Хэрвээ ингэхгүй бол бид бурхан шашнууд бид уламжилж ирсэн өвгдээцийн зан жаншил соёлыг бол хамгаалах болно. Энийхэд бол бас дуурах болно гэдгийг бол хэлье. За хоёрдугаар манай Монголын бурхан шашныг амтан тагчлан хэд болон энэ бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн байгууллагууд бас энэ дээр дуу хоолойгоо нэгтгэж за эрхэм гишүүн энэ дээр тайлбар хийхгүй бол Монголын төр Монголын бурхан шашныг шорон барьж өгсөн гэдэг байгаа мó шоронгийн нэртэй дугуй барьж өгсөн гэдэг байгаа мó гэдгийг бол бас танаас асууя. Та энэ дээр бодтой тайлбар өгөөс хүсэж байна. За мөн бурхан шашнуудаас бас энэ талаар тодруулж асуугаасай гэж уриалж хүсэж байна.